Тэр манай Хөрлбаатар гишүүн өргөдөг үгийг өглөг гэдэг утгаар өгөө солиод утга өөрчлөгдөг шилж байна. Өөрчлөгдөнө. Одоо жишээлбэл танай намчсан Монгол ардын хувьсгалт нам нэртэй байсан баха. Тэнгүүтээ хувьсгалт гэдэг үгийг болохгүй гэж хасаад Монгол ардын нам гэсэн нэр болсон баха. Өөрчилсөн байгаа үз. Тэнгүү танай нам дээр ямар үр дагавар ирлээ. Тийм учраас үг гэдэг үл цаанаа бүгдээр утга учиртай. Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэж ярьдаг нэг юм болчихсон байдیں۔ Энэ бол манжийн үед гарсан утгаа. Бид нар манжаас гарчаад 100 гаруй жил болж байхад бас энэ буруу ярьж зөв ойлгодог үгээ бас засахгүй яваад байгаа нь бид нар манжаас оюун санаанд бас гараагүй илэрхийллээ. Тиймээс бид нар одоо монголчууд тусгаар тогтсон Монгол улсын хувьд буруу ярьж зөв ойлгодог гэдэг тэр манжийн үед байсан ойлголтоос салж зөв ярьж зөв ухаарч явах хэрэгтэй болчиход байгаа маа. Тийм учраас бид нарт үнэхээр зөрүүг арилгах цаг үрчээд байгаа. Энэ зөрүүгдээ эхний ээлжинд үгийн зөрүү, хоёрдугаар цагийн зөрүү, гуравдугаар үеийн зөрүү юм байна. Ингэж энэ үгний зөрүү гаргаж байд цагийн зөрүү арилна, цагийн зөрүү арилж үеийн зөрүү гарна. Ингэснээр бидний өнөөдрийн амьдралыг болох бүтэхгүй байгаа юмнууд өөрчлөлт орох юм аа. Тиймээс энэ бол зөвхөн өнгөц харж яхаа бол хоёр үгийг өөрчлөлт юм шиг мөртлөө цаад утгаараа үний эрэхтэй монголчуудын оюун санаанд хүртсэн өр гэдэг үг бол даад давшгүй төлбөр утгаар очсон байж байгаа. Хуулийн дээр болох өр гэдэг бол энэ зүйл бусдаас авсан хугацаатай өглөг нь хугацаанд байх юм бол хэвийн гэж олж байгаа. Өнөөдөр монголчууд бүгд зээлтэй байгаа шүү дээ. Тэгвэл зээлтэй байх нь зөв бурууж. Тэгвэл энэ зах зээлийн нийгэмд бид 90 онд орцсон. Энэ зах зээлийн нийгэм гэдэг чинь иргэдээ зээл олгож тэднийг амьдралынхаа гараас дахиулаад ажлын байртаа болгох, ажил дээрээ сайн ажиллах, орон сууцыг залуу гэрүүл эхлээ шууд авах, автомашинаа шууд авах, эд тогшлоо шууд авах энэ болцоог олгож өгдөг. Тэгээд тэр бүгдийг шууд төрүүлж авчиад тэр авч хэрглэж байгаа зүйлийн төлбөрийг удаан хугацаанд өөрийнхөө төлбөрийн чадвар зохицуулаад баг төлөөд явах энэ болцоог бүрдүүлж өгч байгаа нийгмийн чил эдийн засгийн утгаар нь зах зээлийн нийгэм шилжиж байгаа маа. Тэгвэл зээлтэй хүн болгоныг өрөнд барьцсан гэж хэлэх үгүй шүү дээ. Хүн болгон өнөөдөр урт хугацаатай зээл, ахиух хэмжээтэй зээл, баг хүүтэй зээл авах хүсэж байгаа шүү дээ. Энэ чинь нийгмийн зүй тогтол байхгүй. Тэгэхээр энийг болох төр хуучин бидний тогтцсон өр гэдэг даа давшгүй бүтэхгүй зөвсөд айцтай үгээр орлуулад байгаа нийгмийг өнөөдөр Монгол улс болохоо байлгсан буруу ойлголт төрөйд байгаа гэж. Тэр тийм биш ээ гэж. Та өөрөө сангийн амны төрийн нарийн дарга байсан энэ салбарт тухайн сайн мэдж байгаа. Энэ утга учир дэндүү сайн мэдж байгаа мөртлөө зүгээр л одоо сонгуульд ардсан намайг ялахын тулд монголчуудын сэтгэл зүйдээр тоглоод өргүүл баян өвчнгүү жаргал гэдэг тэр эртээ уламжлалын тогтоод энийг зовж ингэж. Ер нь манай дээр ийм болж ирж байгаа. Энэ үгнүүд шүү дээ. Чи нэг юм үг гэдэг шүү дээ. Бүсгүй хүний өсөн тухайд богнож үг гэдэг шүү дээ. Энэ хаанаас гарсан үг юм? Энэ бол дахиад манжийн үед гарсан үг. Бүсгүй хүнээс их хүнээс төрөөгүй хүн гэж байгаа юу? Байхгүй. Тэгвэл ээжигээ, эгчигээ, эмээгээ үлддэггүй хүн гэж байх уу? Байхгүй. Тэгвэл бүсгүй хүний өсөн урт гэдэг бодит амьдралын үнэн үгэн дээр нь ухаан богно гэдэг хуурамч үгийг залгаад тэр залгаас нь болох тэр төрж байгаа суур үнэн дээр нэмэгдээд үнэн юм шиг сонсгож байгаа хгүй. Ийм үгний тоглоом хийдэг цаг гэгийг халах цаг болсон. Халах цаг болсон. Тийм учраас энэ бол зөвхөн одоо үгийг сольж байгаа биш. Халах хэрэгтэй байхгүй дээ. Тэгээ буруу үгнүүдийг халж үгнүүдэд зөв болгох хэрэгтэй гэж. Энийг л хэлэх гэж байгаа. Тийм учраас хүн нэрээ сольдгоо. Би нэрээ сольсон бас жишээ дурдчихъя. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйг болсон байж байгаа. Тэгвэл тэр хүн Алтан хуйг 2012 онд ерөнхий сайд болсон явдал нь хувь зээний ихэд 1981 онд шийдэгдсэн. Яагаад гэвэл 81 онд тэр хүн Алтан хуйг нэрээ Алтан хуйг болгосон учраас намын даргуулсан ерөнхий сайд болсон. Тэгээс энэ үгний зөрүүч асар учиртай юм аа.